хариулахгүй гэж болно. Би чинь 79 онд сургууль төгсөж ирэл. Тэгээ 12 жил бол хөдөө орон нутаг дээд шүхтлээ шүүх ажил хийсэн хүн. Ер нь бол шүүн таслах ажлын одоо жинхэнэ яг практик донд одоо явсан. Анх тэр үеийн одоо Зүлфат улс одоогийн Оросын холбооны улсын эрхүүгийн их сургуулийг төгсөөд тэгээд Орос школоор л одоо жинхэнэ хуульчиж одоо болохын тулд ном эдэн үзээд явсан. Ирээд бол шууд л улсын дээд шүүхийн тэргүүлэгчдийн шийдвэрийг хоёр чандаа нам бариад л тэгээд л Сэлэнгийн аймгийн шүүхтэл шүүх хамгаалагчдаараа очиж ирсэн. Тэрнээс хойш Доронтой аймгийн шүүхэд бас ажиллаа. Дээд шүүхэд ажилласан. Ер нь бол 12 жилийн шүүхийн одоо яг одоо харвар гэх юм уу жиг хэрэг шийдчихсэн шүүгчлэг гэж бид өөрийгөө хэлдэг. Сайхан манай шүүх бол үнэхээр тэр үед шударч байсан байна. Тэр үед бол манай улсын дээд шүүхийн тийм их мундаг одоо шүүгчд байсан. Монгол улсын гавьяа туйлж, Санжиматов, Лусын Шаров, Ичин хорлоо гээл одоо тэдний үг бол үнэхээр бидний чинь станыг боловсруулж өгдөг байдаг шүү дээ. Тийм л нөхцөл шүүгч болсон хүн дээ. Одоо нэг шүүхийн шинжилгээл ярьж ил байна тийм ээ. Янз бүрийн хууль юм хийж ил байна. Тэгээ шүүх яг шинжилгэх ёстой болсон уу зүгээр? Үеийн одоо засагтар хийх ёстой ажлын нэг нь байдаг юм болов уу? Би зүгээр нэг л зүйлийг боддог юм л да. Шүүгч нар маань ер нь тэр шинжилд бэлэн байсан болов гэж. Ер нь ингээл цалин хангамж, хараат тус байдал гэдэл одоо тэр эрх зүйн байдлыг бол үнэхээр төр бол ер нь үнэхээр өндөр хэмжээнд тавьсан. Гэтэл тэр нөхцөлд ажиллах шүүгч нь бэлэн байсан уу гэж. Магадгүй тодорхой хэмжээгээр бол бэлэн байгаагүй одоо байсан гэж магадгүй. Ийм учраас одоо тодорхой зарим хүмүүс бол бие тоосон өнөө жинхэнэ ёсоор хараат тусаар шудраг ажиллах тэр үүргэн тэр шаардлага хангаж биелүүлэх одоо биелүүлэхийг бас доморцсон байж магадгүй. Өнөөдөр бол зүгээр би өөрөө шүүхийн одоо бүтээгдэхүүн л дээ. Тэгээ шүүхийн талаар ямар нэгэн одоо асуудал шүүмжлэл гарахад бол бас л сэтгэл зовж ил байдаг. Өнөөгийн нөхцөлд бол бас олон түмэн шүүх рүү бол их л зөв бөгөөд айхтар тийм шүүмжлэлтэй хандаж байгааг бол бид хүлээж авах хэрэгтэй шүүгч. Би энэ талаас нь л одоо хэлж байгаа. Цааш бол шүүх маань жинхэнэ одоо шудраг үнний хүрээлэн байх ёстой гэж тэр үед манай улсын дээд шүүхийн дарга байсан Эренчман хийж байсан л да. Шүүх бол шудраг үнний хүрээлэн байх ёстой гэж. Тэгэхээр энэ бол их том үг. Ийм хүрээлэнд ажиллах ёс зүйтэй тийм одоо шудраг хөгжил өнөөдөр нийгэмд хэрэгтэй. Одоо ингээ нийгмийн эдийн засгийн байгууллага өөрчлөөд хөгжөөд ирэхээр зэрэг хүн хүссэн хүсээгүй 3-4 зүйлээр ам амьдрал шиг болдго юм байна л да. Хууль шудраг байх, шүүх шудраг байх, газар нутагтай байх, уулстай байх ч гэдэг юм уу. Одоо анхандаа парламент засаглалтаа орнуудын бүр нарийн дээр ямар хууль гарч байгааг л өлөөд нь хүмүүс цай ухаасаа илүү анзаарч явах хэрэгтэй. Ингээд нөгөө нийгмийн хөгжил энэ нийгмээр явах юм бол энэ л хуулийг барихгүй болдгоо гэдэг нь ардчлал гэдэг чинь учир нь тэмдэглэл байдаг юм байл да. Хуулийн өндөр хэмжээнд байдаг. Энийг бид нар ясамахандаа мэдэрч эхэллээ л дээ. Яг энэ ард түмний мэдрээд тугаарч араа хүрч чадахгүй байх шиг байна тийм үү? Ард түмэн бол юу хүсэж байгаа гэхээр ер нь бол их л одоо баг зүйлийг хүсдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл яг одоо хэрэг болсон үед л нэг за би нэг шүүхэд очиход нэг үнэн олдон доод гэж одоо явдаг. Тэрнээс хойш олон юм бол хүсдэггүй олон түмэн бол. Тий. Гэтэл тэр хүссэн хүлээсэн хүсэлт шаардлагыг шүүх маань бол хүлээж явах зөв шийдвэр гаргах л одоо ийм л үүрэгтэй. Хүн өнөөдөр бол зарим одоо иргэд намайг шүүхэд ажиллаж байсан гэж боддог юм уу? Бас энэ гомдол нулимсан гаргаж. Гэхдээ би шудраг үнийг олгохаар л би шүүх хуулийн байгууллагад хандсан юм. Гэтэл илэрхий одоо нөгөө тал гэдэг юм уу? Шудраг ус юм гаргаад байна гэж.
Тэгэхээр энэ бол нэг тийм одоо том аюулал да. Ер нь бол би нэг зүйлийг хэлэх дуртай. Шүүгчийн үзэгний үзүүрээр сэтгүүлчийн үзэгний үзүүрээр хүний хувьцаа шийдэгдэг гэж. Тэгэхээр шүүгч хүн бол хүний хувьцаа шийдэхин тулд бол үнэхээр бодож хуулийн одоо үүднээс л хандах хэрэгтэй юм бол. Гэтэл жишээ нь шүүгч нь юм уу хуульчид нь буруу ажиллаад эхэлвэл хүн хаашаа явах? Итгэлгүй болно. Паравайнигилизм гэж одоо ярьдаг шүү дээ. Хууль гэдэг юм бол байхгүй болчих. Тэгэхээр энийг л бета ихтгэн шүү жинхэнэ ёсоор нь тогтоохын тулд одоо ажиллах хэрэгтэй. Тэгээд цаашдаа бол шүүгч засвар жинхэнэ ёсоор нь тогтох тийм одоо цаг бол ирэх байх л да. Энийг нь юу аюул учруулж байна? Яг хууль зүйн хүрээнд би асуух гэдэг. Би зөвхөн дээр маш товчхол юм хэлье. Тодорхой бүлэг хүмүүс улс төрийн бүлэглэл албан тушаалтнуудын нөлөөнд орсон шүүгч мөн одоо ийм хүмүүсийн нөлөөнд орсон сэтгүүлч хэл аюул тарж өгнө гэж хэлэх гэдэг байна шүү дээ. Та бол өөрөө одоо сэтгүүлч хүн. Бас одоо Монгол улсын гавьяат энэ сэтгүүлчдийн зовлон бол та мэднэ. Би бол бас шүүгчдийн зовлон мэднэ. Тийм учраас бид өнөөдөр өөрөө гэж тэр өөрийнх нь ирсэн хүмүүс рүү бид одоо илүү сургаа хараад байгаа шүү дээ. Өнөөдөр би түрүүнд хэллээ хүн шудраг хүнийг бодохоор бол хуульч руу хандлаа гэж. За гэтэл өнөөдөр нэн үгэлхэд бол тодорхой хүмүүсийн улс төрийн захиалгаар шүүх хуулийн байгууллага ажиллаж байгаа тохиолдол бол байна. Түүн шиг мөн одоо цаад эздүүдийнхэн гэдэг юм уу хэцүү байдаг бол доо манай сэтгүүлчд бол янз янзын аимшигтай тийм одоо хүний хувьцаа ята тоглосон ч гэдэг юм уу хүний хувьцыг нөлөөлөхөр тийм одоо бичвэрийг бол өнөөдөр манай зарим сэтгүүлч гаргаж одоо би их сэтгэл зовдөг. Ийм учраас би зүгээр энэ хоёр хэмжээнд л одоо хэлчих. Юмыг сая нэг өөр зайнаас харахад бол их өөр харагддаг л да. Та бол одоо олон жил парламент суулаа. Хүндтэй ажлууд нь бүгдийг ажиллаа. Тийм ээ? Одоо яг төрийн аль түмний хүндэтгэл сайхан санагддаг баг. Тэгээ одоо нэг ийм одоо өнөөдөр байгаа зайнаасаа харахад л гэж би асуух гэдэг нь парламентыг үү? Парламентыг нийгмийн улсыг намайг шалж болно юм чинь. Ер нь бол та их зөв хэлээ л дээ. Үнэхээр хүн чинь нэг тийм өөрийнхөө тэр орон зайнаас гарч иж бол эргээд харахад за эн чи юу илээ гэж. Би шүүхэд 12 жил ажиллаж чаад эргээд бол шүүхрээ бол улс заримдаа нэлээд хатуу гэсэн парламентын гишүүн одоо их хурлын гишүүн болчиход. Манай зарим шүүгчд бол надад бас зарим гомдол үг хийж л байсан. Одоо та одоо ингэж хэлэхдээ яах вэ гэж. Гэхдээ за эрхэм нөхөр минь. Шүүгч нь та нар бол өөрөө өөрийгөө харж чадахгүй. Би бол хөндлөгөөс нь хараад ажиллаж байсан өнөө хувьд ажлаа өгөөд дараа нь одоо өөр орон зайнаас бол харахад ийм байна шүү. Танд хэрэгтэй учраас би хэлээд байгаа юм шүү дээ гэж хэлж байсан. Тэгэл тэр хүн дараа нь бол бас над руу хэлж ил байсад нэрээ ч бас үнэн байсан байх шүү гэж. Тэр хүн шиг парламентын гишүүнээр 16 жил байлаа гэдэг бол баях хугацаанд их хурлын гишүүд бол өөрөө өөртөө юм хэлж чаддаггүй. Одоо ер нь хэцүү шүү дээ. За тэгээд хажуугаар нь улс төр явна. За нэг жоохон одоо шүүмжлэлтэй хандах гэхээр бол өөрийнх нь нам гэдэг юм өөрийнх нь одоо улс төрийн хүчний эрхээс чи хөндөгчгээд байх шиг. Одоо бол над шиг одоо сайхан чөлөөт хүн галга. Ямиг нэг өөрөөхөө харах хэрэгтэй. Одоо ер нь харж л байгаа юм л да. Гэхдээ бас нэг тэр их хурл гэдэг чинь өөр нь бол төрийн одоо хувь тогтоох дээд байгууллага. Төрийн түшээ гэдэг чинь энэ сонгогч олонний итгэлийг хүлээсэн одоо хүн юм шиг гэдэг үүднээс нь сайн сайхан байгаасаа гэж одоо хараад байгаа шүү дээ. Зүгээр өнөөдөр бол парламент сонгодог утгаараа ажиллаж чадж байна уугүй юу гэдэг дээр бас олон хүн надаас асуудаг л. За яг хууль татах үйл ажиллагаа бол асар их хүнд ажил. Одоо бол бараг нэг ойлгохгүй ч мэднэ тийм. Улс орны хэмжээний нийт дагаж мөрдөх нэг 500 гаруй хуулийг одоо бүтээлнэ шүү дээ. Манай парламент шиг ийм их ажилтай их тийм ачаалттай парламент бол байхгүй гэж би хэлдэг. Өнөө шинэ үндсэн хуулийнхаа утга агуулгын дагуу нийгмийн харилцааг бүх юм одоо шинээр одоо харж байна. Гэхдээ энд бол ингэж одоо их ачаалттай хандаж байгаа хажуугаар бол бас хөнгөн гомоо хандах юм бол байна манай парламентд. Юу гэхээр бол Монгол амьдрал дээр хэрэгжих хуулийг хийх ёстой. Гэтэл жишээ нь одоо энэ тэндээс ишбэргаалт юу гэдгийг одоо бодоо идэг. Тэр манай Монгол хөрсөн дээр ургахгүй одоо цэцгийг ургуулах гэдэг байна гэдэг бол бас хэцүү шүү дээ. Ийм учраас эн чинь тийм нэг зөрчил гараад байгаа юм.
Өнөөдөр зарим хууль эргээд харахад бол одоо ёолх намууд чи гэж одоо ярьдаг л. Зөө одоо цоорхой гэж яриад л байгаа. Маш олон юмтай. Хийгээл байдаг. Ер нь тэгээд нэг парламент энэ бүрэлдэхүүн гарч ирээд урдаг парламентын хийж бүтээсэн зүйлийг бол болохгүй юм шиг бол бас айхтар тэгж их хурдан төргөн хөдлөнө гэдэг үгийг аюултай. Ер нь уламжил гэж нэг айхтар юм биш шүү дээ. Тийм учраас парламент ч гэсэн урдаг парламентын тэр хууль татах үйл ажиллагааны уламжлалыг бол хадгалж явах хэрэгтэй. Энэ дээр бас нэг тийм нэг яг удаа хөрхи олон жил ажилласан парламентын гишүүд бол ойлгодог л баг. Шинэ эсэргийг одоо орж ирсэн улсууд бол ер нь жоохон тийм айхтар хууль руу орно гэдэг бол хэцүү. Дайлгуяа нэмэлт өөрчлөлтөд оруулахын төлөө бол бас ажилламааргүй л одоо санагдаад байна. Монгол Ардын намын тухай их ярьж байна. Мянган шүүд намаа үүдэн татахын тухай ярьж байна. Ард түмэн эргэл зүйтэй харж байна. Нэрээч одоо бүтэхгүй хүмүүс хэдэн жил унагцсан юм уу ч гэж янзаар л харж байна. Нэгэнт энэ намын одоо нэрийн өмнөөс их хурл сууж байсан энэ намыг үүдтэй байгаасаа залуучууд нь сайхан байгаасаа гэж таавал зовж байгаа хүний нэг нь ойлгомжтой. Тэмээ би таныг өөр намд орсныг лав сонсоогүй. Тэгэхээр за ойрхоноос ярив. Монгол Ардын намын цаашдын хөгжил цэцгэлийг яаж харж байна вэ? Дэвжгэл өстой, тийм үү? Алдаа байвал засахад өстой. Ерөнхийдөө шинэ сонгуульд яаж оролцсомоор юм? Танд зөв хойрхон байгаа даа жишээ. Би зөв яг эхлээд нэг зүйлийг бас зөв ойлгох өгөхийн тулд би ч яг улсын хурлын гишүүнээр 15 жил ажиллахдаа бол Монгол Ардын хүсэлт намын нэрээр одоо суусан үн. Тэр бол гарцаа. За нэг юм ойлгох даа. Улсын хурлын намын газар ерөнхий нэрийн бичэн дарга ажиллах үедээ хуулиараа намын гишүүнчлээс бол намаас гарчдаг. Тэгж. За 4 жил одоо 4 жил гаруй ажиллаад бол ерөнхий нэрийн бичэн даргаагийн ажлыг өгсөн. Одоо бол намайг хүн хэлдэг л. Гэхдээ та одоо аль намынхан гишүүнчлийг сэргээгүй гэж. Нэр гişүг байгаа тий? Одоо бол гишүүн биш. Тийм. Тэгэхээр би сэргээгүй байгаа юм. Тэр сайн байна. Тий. Та одоо аль намын гишүүн болох гэдэг нь асууж байгаа. Би тэгэхээр зарим улсууд бол бас нийтэм ханиадам хэлдэг л. Гэхдээ намайг байхад бол энэ нам чинь нэг нам байсан. Монгол Ардын хувьсгал. За намайг гарсны дараа бол одоо хоёр болчихлоо. Эргээд нэг болохоор нь одоо намаа сэргэх байлгүй дээ гэж. Аюул тийм байна. Яг таны асуусан асуултын хувьд бол би ийм зүйлийг хэлмээр байна. Би саяхан энэ цагаан сарын өмнөх нэг Монгол Ардын нам, Монгол Ардын хүсэлт намын нийт гишүүд дэмжигчдэд гэсэн нэг илэрхийлэл илэр одоо бичсэн. Тэр их асуух гэдэг байна. За энэ бол энэ бичээсээр аргагүй л одоо нөхцөл байдал өнөөдөр энэ хоёр нам байна. Аль алийг гэж би хэлмээргүй байна. Ер нь бол би хэлэхгүй бол өөр хин хэлэх үдээч гэж одоо бас бодож л байгаа юм л. Би тэрнийг бол зарим нь хоёр нам нэгдэх тухай гэж одоо яриад байна. Би бол хамтран ажиллах тухай гэдэг асуудлыг эхэнд нь тавьсан. Нэгдхийн хувьд бол одоо янз янзын санал бодол байдаг бах. Болоогүй ч гэдэг юм уу, одоо нэгдэхгүй ч гэдэг юм уу, зарим ч одоо янз янзын юм одоо ингээд одоо явж. Би тэрийг хоёрдугаар тавиад хэдхэн хоногийн дараа бол Монгол улсын ерөнхийлөгчийн их хариуцлага сонгуулах гэж байна. Түүний өмнө нэгдэх асуудал хойш нь тавьчих. Дараа нь станод одоо хэмжиж нэг огтлж одоо тэн дээр ярьдаг юм байна. Одоо өнөөдөр энэ хоёр өгшил нэгтэй одоо нам хамтраад ажиллаач. Хамтраад ажиллаад энэ ерөнхийлөгчийн сонгуульд орооч. Тэгж байж ялалтын тухай асуудлыг бол одоо ярих ёстой. Санагд байгаа цагт бол тун хэцүү. Би юу тэрнийг зүгээр хатуухан хэлж байгаа. Тийм учраас бол өнөөдөр ерөн зүгээр зөвхөн энэ хоёр намууд биш. Монголчуудад EV бол одоо юу юунаас илүү хэрэгтэй байна. Бид өнөөдөр ардчилсан одоо монголоор ингээд 20 жил болсон. 20 гаруй жил. Одоо тэр ардчлалын нөхцөл тохиолдол улс төр нам гэдэг баг одоо 20 гаруй жил. Гэхдээ нэг л тийм өнөө ардчлалын сонгогдох утгаараа бий болоогүй. Өнөө наамч одоо сонгогдох утгаараа ажилдахгүй. Нэг л тийм үүмсэн, шуугсан, мэтрэлцсэн, цэц удаацалцсан, би зөв, чи буруу. Эсвэл одоо чи одоо тийм гэл одоо нэгсэн ийм нэг эвгүй юм өнөөдөр Монголыг бол ер нь балдаж шүү дээ. Ийм учраас энэ хоёр намын хувьд бол EV-ийг бариад хамтран ажиллах тухай асуудал өстой усаагаар шиг хэрэгтэй байна. Би энийг л хэлээд байна.
Өөрөөр чинь Монголын одоо ард түмэн бол их шудраг хүн гэдгээр их олон жил хүндэтгэлдэг байсан шүү дээ. Тэр үл таны чихэн сонсогддог байсан. Тэр бас шагнал шүү, тийм ээ? Шарвдраж гişэн бол шудраг хүн бай. Тэр үл ард түмэн шагнал. Тэгэхээр учраас зарим зүйлийг шудраг байх ёстой. Ягаад гэвэл улсын хурлын гэрхэн мөшүүн гавьт бол шарвдраж бит хоёр өөр үзэгчтэй гэж байгаа. Нэг анги хоёр. Та манай ангийн дарга байсан. Тэ. Яг л энэ мэрэгжил эзэмших ийм хичээлүүдтэй их сайн зарчимч. Би үл шүлэг хүчдэг байсан. Яг л чиглэлээр л өнөөдөр хүрсэн. Дорногын босон бол ойлгохгүй байж магадгүй. Ангийн хоёр ярьж байгаа. Энийг би хойшин татаж ярьж байгаа. Гэхдээ би нэг зүйлийг асуух гэсэн юм. Бид нарыг 10 дугаар анги төгсөж байхад аймгийн боловсролын хэлтсийн дараа Данзан нэм гэж хүн байлгүй. Данзан хэмлээд хүн байсан шүү дээ. Данзан нэм үү? Тэ. Тэгээд намайг дуудсан юм. Улсаас тусгай хуваар ирсэн гэж. Эрхүүгийн хуулийн дээд сургуульд гэж. Чи явчихуу гэд. Би тэр чинь хойдоо сургуулиас муу сурлагатай байгаагүй шүү дээ. Би бол нөгөө кинонд хамт орноо, утга захиалд орноо гэд тэгээд таныг дуудсан байдгийг. Тэгээд сүүлдээ сонсох нь татлаа багтай, ах トゥ хамаатан багтай, их ард гаралтай. Тиймэрхүү хүмүүсийг бүр хуулийн сургуульд эхнээс нь оруулдаг тийм Монгол төрийн бодлого байсан юм байна л. Тэргээр нь явсан үний нэг байхгүй. Тэрэн зүгээр шудрагыг харахын тулд холоос авдаг юм байл та. Яг удаа тэгээд муу хүн заяа завхтж одоо ягдаг ардын хүүхдэд бол тэр сайхан хуваарийг авах бас нэг боломж олгосон бол би одоо хүртэл хувь зээнд баялж л байдаг л. Аймгийн шүүхийн дарга шар хуугаа намайг дуудаал. Нэг тийм том өрөөнд шиг л одоо харагддаг тийм их том хүн. За чи төгсч ирээд одоо энэ Дорноговын шүүхэд одоо шүүгчээр ажилласан шүүгэхэд дуурч чадахгүй зогсож ирсэн. Тийм л гэмгүүл байж л дээ. Тэгээ яг тэр сайхан өнөөдөр намайг гарын ганцанд хөлийн дүрэнд төргсөн энэ түмэн олонны дунд нэг нэр төртөй явах боломжийг олгосон энэ сайхан мэрэгчлэлдээ би бол бас тэгж одоо золгосонд бол баялж л байт юм л да. Тэгээ хамгийн гол би дараагийн нэг эрхэм бүр урьж очих юм бол бас номын юм яриа дандаа төр ярих нэг л хэрэг. Одоо хотог уулынхан уугийн Цэрэнхүүгийн шарвдраж идэх хүний эгмэлсэн шүтэн гэж сайхан ном гарсан. Номоо гарангуут нь миний найз надад гүйж ашиж авсан. Энэ номыг тойрсонд нь ихэд бай талархын зэрэгцээгээр нэвтрүүлгийн цаг байгаа учраас манай Дорноговт ойлоо нутгаа ирчи. Сайхан ерөөлд тачлаа. 80 хотогтын одоо 9 дахь төрийн хувилгаанд тодорлоо. Энийг та өрийн биеэр бас гүйцэлдүүлэхэд нь яс хурамын явахт нь явлаа. Энийг Монголын түмэн олондоо дуулахгүй гэж л ураад байгаа шүү дээ. Тийм ээ. Энэ номын тухай ярил олон ярьж байна. Номтойгоо дэвшил ярих уу? За улс төрөөс нэвтрүүлгийг эхлэх юм би асуухгүй шууд үзэгчийн хүмүүс зэрэг асууя гэж бодсон. Сайхан бай сайхан. Миний ном бичнэ гэж юу байх вэ да? Зүгээр одоо ганц мөртөө хүн их одоо морь ирдэг гэдэг шиг дурсанч тэмдэглэлийн энэ номыг бас гаргацсандаа би бол баярлж байна. Одоо хоёр дахь номоо би бичиж байна. Гэхдээ тэмдэглэж хэлэхэд ямар нэгэн улс төр байхгүй. Би ер нь одоо нэг 15 жилийн улс төрийг ярих юм бол ер нь халуун чин биш чадна, юу биш чадна. Гэхдээ би зориуд Дорноговынхаа тухай, хамрын хийдийнхаа тухай, ноён хутгтайхаа тухай энд зориуд оруулж ирсэн ийм ном байгаа. Би тэр нээлтмэлт одоо янз янзын бод хийгээгүй. Ер нь одоо сайхан улсууд өгөө явж байгаа. Тэгээд Дорноговчууд бид их хацтай. Үнэхээр та бид нар бол сая хэдхэн хоногийн өмнө ноён хутгтай маань одоо 9 дугаар дөрөв одоо тодроод далай багш хүлээж авч, найчин чойжин бууж, гэлэгвэ болон Ямава ёсны 5 том одоо дасанд бол синтед одоо зааж хадаг татаж үнэхээр ингэхт бол их л том арга хэмжээ боллоо. Тэгээд тэнд бас генетикийн нөвөр нөлөгт одоо явж тэр сайхан ёслол хүндэтгэлийг үзэх юм завшаан тохиолдсон. Үнэхээр гайхамшигтай. Дорноговын хөсгөл сумын жирийн нэг ардын одоо гэрт бол зүгээр тэмдэглэж хэлэхэд ноён хутгтын өөрийнх нь төрж өссөн тэр шувуун шандын ойролцоо одоо нэг 30-40 км-т бол аав ээж нь өнөөдөр амьдарч байна л да. Тэгээд тэр нутгаас энэ гигантын маань тодорч байна. Сайхан л байна. Тэгээд говь нутгийнхны бас нэг сэтгэл энэ одоо энэ их ноён хутгтын авшиг жандап бол бас оршиж байгаа сайхан үе бол бидэнд ирж байна гэж би бол одоо татвар сүсэлж байна да. Энэ одоо төр часны ч гэдэг юм уу Монгол төрийн бас нэг Монголын уламжилт их өндөр байдаг юм байна лээ. Би одоо бол энийг хэлэхэд болно гэж бодож байгаа.
Төрчөөс хар хайрцагны бодлоготой нуух юм би, нуухгүй юм би. Алчсан засаг нийгмийн эдийн засгийн байгууллага өөрчлөгдөд алчилсан орон болоод чөлөөтэй, шүтгэрхэн чөлөөтэй болоход манай богд гэдэг 9-р богдо гэдэг хүн энтгэд байна гэдэг. Болж игэл энийг нэг номог урмаар нь бас синтетийн суулгад юм уу, шүтэх газрын шүтүүлэхийг очроотгой тодорхой хүмүүс санаачилсан байдаг. Тэгээ бидний хэдэн хүн яг таны замаар 93 онд очоод найчин чойжингийн хийдэд баримтгийн насаагаа ингээд хамгийн сүүлийн эдүгээгийн ерөнхийлөгч элбэгд орж байгаа албан ёсоор Монгол улсынхаа иргэн болгоод ингээд албан ёсын одоо юу 9-р богдороо тодрууллаа шүү дээ. Энд чинь төр бас оролцдог ажлын нэг. Тэр лугаан адил тэр чинь хүндтэй ажил байдаг юм байлээ. Найчин чойжингийн хэд очоод тэр ясаж чаад Монголын ард түмний заяа завхлах юм да. Тэгээд одоо сайхан тэр хүний ямар хүн байсан гэдгийг би асуухгүй зүгээр одоо хязгаар монголчууд тэр хүний гэгээ мэдмийн харж болох уу, залах малах юм болох уу тэгээд далай багш юу гэж айлдаж яах юм дээ. За ер нь бол зүгээр далай багшийн айл дуртай монголчуудад хандсан үнэхээр одоо чухал зүйлүүд олон байна. Бүгдээрээ л одоо эн чинь үнэтэй юм. Тий. Зүгээр тэнд бол айлдахта ер нь хамт хийд за буйны сатнан та нөхдүүдийн хүндлэхээс өөр аргагүй. Энэ их одоо сайхан гинэтэн тодорхойд бол үнэхээр их олон хүнд бол одоо байдаггүй тийм их ховор учрал байдаг. За үүнийг бол монголчууд танай одоо энэ ноён утгатууч нь бол одоо хийж гүйсгэж гэж. Ингээд л үгнээд хэлчихэж байна те. Үнэхээр одоо сайхан юм. Тэгээд ноён утгатыг зүгээр энэ тэмдэглэж хэлэхэд бол ер нь манай шин тодорсон 9-р богд юу утгатыг бол ер нь маш өндөр хэмжээнд хүлээж авч байна. Хүндэтгэж байна. Хүлийн зөвшөөрч байна. Гэлэгбэ болон одоо Нямаа ёсны бүх видүүдэд өнөөдөр тийм өндөр хэмжээнд хүлээж авна гэдэг бол бас баг байдаггүй юм шиг байна л. Тэгээд өмнөд тэнтгэхт гомонд одоо очиход бол тэр гомон одоо дасангийн Эренбүчи, Кен Эренбүчи бидний хүлээж аваад хэлж байсан. Монголчууд дээр үеэсэн одоо гомонд тийм одоо барилгаатай. Одоо тэнд 8000 манай ноён хутгатаас гадна бол 7-8000 одоо тийм хутгтууд ялхан сутагт. Мансчир одоо хутагт тэгээд тэнд одоо сурч байна. Бид ч юм тэнд бас одоо хамт уулзаж өччихэд байлаа. Тэгэхээр бол Бурхны шишний одоо тийм нэг шин сайхан одоо цаг үе ирж манай говийн ноён хутагт бол залгах нь бол бас монголчуудад нэг хувьд их л одоо хуур учрал юм да. Монголчуудын сайхан утгатайхан гэгэмэлбийг харах одоо сайхан өдрүүд ингээд тохиондоо тийм ээ. Тэрнээсээс нарийн би бас асуумааргүй. Энэ үл зүгээр яг бай дорногоовч нутагч байгаа юм биш. Үндэ бол Монголын төрт ёсонд Монголын хуламжилд шашин суртахуун ч юм уу, шашин соёлд ч юм уу бас л сайхан шинэ юм да. Гайхамшигтай юм болдго юм байлээ. Би бас энэ чинь л явж үзсэн. Ер нь бол ноён хутгатайн бол зөвхөн говийн хүн биш. Тэ. Зөвхөн дорногоовын хүн биш. Тэ. Зөвхөн Монголын хүн биш. Энэ бол дэлхийн хэмжээний ийм одоо хутагт тодорлоо гэдэг дээр л бид бол баярлаж явах хэрэгтэй юм байна. Өнөөдөр тэнд одоо болсон үйл явдлаас далай багш, найшин чойжим тэр их одоо Бурхны шашны дээд мэндагтуудын хэлж байгаа, ярьж байгаа, хандж байгаа явдлаас үзэхэд би саяхан хэллээ шүү дээ. Энэ бол зөвхөн нэг хамрын хийдийн хамын одоо хүн биш. Монголын хүн. Монголын биш, дэлхийн хэмжээний одоо гигантын тодорлоо шиг гэдгийг дэлхийн нийтэд бол хүлийн зөвшөөрчлөө. Би өөрийнхөө мэддэг зүйлээс хэлэхэд одоо бид нэр яриад байгаа хайрхангаа дорногын хүмүүс мөргөөд байгаа бол байна. Тэг их ариун дагшин газрууд байдгийг. Тэр газруудыг ихэнхийн тухайн үеийн аймгийн шүүхийн дарга тагнуулын дарга нар хамгаалж ирсэн байдгийг шүү дээ. Тийм ээ. Сони шүү тэгэхээр тэгэл байх. Нууц юм энийг бид нэр яриад хэрэг байна. Тийм юм байгаа. Тийм сайхан байна. Тэгэл бас нэг яг манайхад нэг хувийн асуудаггүй. Гэтэ яг ингээд нэг жаахан ажлынхаа жилээр ном хийгээд бас түмэн сайхны ажил үйлсд оролцоод ингээд нэг жаахан байхаар бас сайхан байгаа үз. Ер нь чөлөөтэй юмсан ч юм шүү. Тий. Тэргэж бодох юмтай. Бодох юмтай. Үнэхээр бодох юмтай сүслэх биш их одоо оронтой бид бол үнэхээр монголчууд бол азтай юм дөө. Би зүгээр та сая хинлээ. Жишээ нь харуул хамрын хийд, шамлын орон өвгөн суг их шивтэнгээд одоо ярихаар чинь бол бид чинь үнэхээр нэг яхасаар аргагүй одоо тийм л байдаг шүү дээ. Яг энэ дээр дахиад нэг юм хэлэхэд нэг зүйлийг бас манай гэр бүлийн хүн бид нар бас бодоод санаачтаа зураг хөргийг гаргаад явж байна.
хүслийг биелүүлж хамбын зүрх уулахын ингэрт бол нөгөө хүүхдийн овоо гэдэг шүү дээ. Одоо монголчууд дандаа л тэнд очдог. Одоо бид хүүхдийн хот мандал хийхээр зургийг гаргаж чадвай. 21 дарих хүүхдөөрөө бурхан. 21 дарихтэйг хүүхэд учирч байх. Тийм одоо хот мандал хий. Би энийг бол бас дараа нь бол нэлээд тийм өргөн байдлаар нийт олонд бол хэлэх цаг нэрх болов. Монголын хүүхэд бурхтад уулзгалдаад байна. Гэхдээ яг хаа сайхан үйл явдалд орох. Төрийн чирэгвэ, төр шашны чирэгвэ, соёл түүхийн чирэгвэ ийм үйл явдалд оролцох буян гэдэг бас л нэг энэ насны том буян шүү тийм ээ. Тэр бодж яваа. Тэгэлгүй яг удаа. Би ч өөрөө бол бас их сүстэй хүн шүү дээ. Ер нь ингээд манай говийнхан бол бүгд л сүстэй. Ноён утгатайгаа хайрлаж байдаг. Би яагаад ихээр бол одоо их хурлын гишүүн байхдаа ч миний энэ л одоо буйны одоо үйлс бас энэ сайхан буйны садангууд таган бол явж ил байсан л да. Тэгээ би бас нэг зүйлд бол их олзорхож ил байдаг байхгүй юу. Юу гэхээр энэ нутагт төрснөөрөө яг гэхээр ноён нутагтайхан тэр ивэл дор орж байна гэдэг бол бас барагтай хүндэл одоо олддог юм биш л дээ. Тэгээд ноён нутагтайхан тэр одоо бүтээсэн их сахиусыг хүртэл одоо зааж тэгээ яг миний азал юм л да. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо миний аз биш. Ер нь дорн говийнхны бол бас нэг арай илүү хараад байгаа нэг тийм л одоо аз байгаа бол гэж бодож байгаа шүү дээ. Тэгэл үү. Тэгээ бидний анс чамдын бовдын бол Монгол улс юм л да. Энэ их орон л дэлгэр сайхан байгаасаа. Би ягаад нэг зүйлийг онцлон асуухгүй ямар нэгэн хүн ажиллаа өгчөөд байгаа мó дахиад одоо өөр сайхан юмыг бодож байгаа үед нь өнгөрснийг ярих дурггүй. Энэ өндөрлөгөөс таньяар олон хүнийг загвж онгох gaаж байгаа. Та нөх Монгол төр гомцсон яваад байгаа юм шиг харагдуулахгүй. Тэрүүл зүгээр сайхнаар л байгаа. Тавал их сайхнаар бүхнийг хардаг хүн. Тэгэхээр улс орон яг хөдлөн гэж бэлгшээ. Гэхдээ Европ хүртэл муу улс энэ төр бичих юм аа нэр. Улс орноо яхан өөдрөг тагшин байлгах гэдэг. Энэ дэр би зүйлийг асуулт тавьмаар. За яг наадах чинь би бол тотхон дандаа бодож явдаг юм. Ер нь бол Монгол хүн бэлэг гэж одоо ярьдаг шүү дээ. Хэлэх үг нь зөв байх хэрэгтэй байх. Тэгээ сүүлийн үед ингээд ажиллаад байхад бол ер нь манай монголчууд энд бол манай сэтгүүлч ч гэсэн их оролцож байна. Монгол улс гэдэг энэ үгийг муу гэж одоо бичиж байна. Муугийн ерөнхийлөгч, муугийн сэтгүүлч, муугийн их хурлын гишүүн. Гэхдээ тэр ер нь муугүй юм байхгүй. Тэгэхээр эн чинь бас нэг хүн амныхаа бэлгээр одоо явах хэвээр. Гэхдээ яагаад тэр хоёр үгийг одоо нэг бүхнээр нь одоо бичиж одоо болдоггүй лээ. Би зүгээр одоо энд өнөөдөр тантай ингээд уулзж байгаа энэ завшин ажиллаад бол монголчууд та албаны болон амны бүх одоо энэ бичиг албан хэрэгт Монгол улс гэж одоо бид бичиж байсгая. Муу гэдэг үгийг хаяа. Ингээд л бид ч юм бол товтгон сэтгэл нь одоо өөдрөг болоод ирэхээр бэлэгтэй сайхан үг яриад ирэхээр бол Монгол улс маань бол хөгжиж л таарна шүү дээ. Монгол гэсэн 6 өсгөтэй бурхан нэрээ дэлгээд байгаа өргөө багт. За тэр шиг бидний бодсон сансан үл сүхүүд илэрх байх болтугай гэж. Тэр бол бодож их болтугай. Ажгууч хүүхдгээр бүгдэн сайж байгаа нөхсөй. Одоо сайхан төр үлддэгээрээ. Монгол төрдөө их ухааны өндөр төсөв байж өөрийнхөө үйл хэрэгч гэсэн идэвхтэй оролцоо гэж хүсье да. За баярлалаа.